Сайн байцгаана уу та бүхэнд. Энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө видео хичээлээр while давталт ашиглан тоон дарааллын үржүр буюу математикийн ухаанд бактериал гэж хэлдэг. За мөн дээрэс нь геометри прогрессыг хэрхэн олох талаар та бүхэндээ тайлбарлая. За өмнөх хэсгэн дээр бид нар тоон дарааллын нийлбэрийг олох үйлдэлийг хийсэн. За тэрхүү үйлдэлээ үргэлжлээд хэдүүлээ үржүрийг олно гэвэл байдал арай ондоо яригдана. За учир нь ялгаа нь юу байх вэ гэхээр бид нэр одоо Java програм стилэн дээр гол хийгдэх зүйл маань тухайн давталтыг дотомд үржүрийг олох ёстой. Тэгэхээр энийг олохын тулд бид нэг ёсондоо юу хийх ёстой юм бэ гэхээр одоо хэдүүлээ нэг нэгэнгөө бичиж үзье. За давталтыг хувьсгч буюу I хувьсгч маань хэвээрээ байна. Энэний утга маань нэгээс эхэлнэ. За үржүрийг олж байгаа хувьсгчаар бид нар P хувьсгчийг сонгосон. Бас энэний эхлэх утга маань нэгээс эхэлнэ. За үржүр буюу одоо нэг ёсондоо бид нэр P хувьсгчаар утгыг бол оноож авсан. Энэ маань одоо P-ийн бактериалыг олно гэсэн үг. Ингэж математикийн салбар дээр бичдэг байгаа. За тэгээд while давталтаа утгаа бичээд while давталтынхаа утган дээр I нь 10-аас бага буюу тэнцүү гэж төслөө тавиад гоё хаалтан дотор үндсэн үйлдэл хийнэ гэсэн үг. За гоё хаалтан дотор хийгдэх үйлдэлүүд маань ерөөсөө маш тодорхой байгаа. While давталтын алхам буюу I тэнцүү I дээр нэмэх нэгээ бичиж өгнө. За тэгээд P тэнцүү P гүрчгэн I гэж бичнэ. За энэ маань одоо бактериалыг олж байгаа гэсэн үг. Нэг өсөндөө яаж олж байгаа юм бэ гэхээр одоо давталтын нэгдүгээр үе дээр нэг дахь давталтын дээр юу хийхээр P тэнцүү нэгийг үржих нь нэг буюу P нэг болно тийм үү. За энэ дээр I маань одоо нэмэгдээд 2 болоо ороод ирэх юм бол 7 дугаар мөрөнд нэмэгдээд ороод ирэх юм бол P тэнцүү нэгийг үржих нь 2 болно. За ингээд 2 гарчин дараа нь I маань нэгээр нэмэгдээд 3 болчвол 3 нөгөө 10-аас бага үе тэнцүүгээ асуучин энэ үнэн учраас 2-ыг үржих нь 3 буюу 6 гарна. За I утга нэгээр нэмэгдээд 4 болно. 4 нь 10-аас бага үе тэнцүү өнөө учраас 6-ыг үржих нь 4 гэж гарна. За ингээд 24 гарчин. За тэнгууд I утга нэгээр нэмэгдээд 5 болчихгоо 5 нь 10-аас бага тэнцвийг асуугаар өнөө учраас 24-ыг үржих нь 5 буюу 124 гарна. Гэх мэтчлэн ингэж явсаар хагаад I утга маань 10 болонгот 362,880-ыг үржих нь 10 гэд үржигдэн. Энэ маань 3,628,800 гэсэн утга гарна гэсэн үг. За хэдүүлээ system out print line функцэн дотор утгаа хэвлэж үзүүлье. За иштууллаа. Утга маань нэгээс хулаад 3,628,800 гарна. За энэ утгаа яг алхам бүрээр нь яаж хэвлэж байгаа харуулъя гэвэл хамгийн түрүүнд P-гээ бид нэр I тугаан нэмэх нь давхар ажилтан дотор бид нар юу хийх вэ гэхээр нэмэх тэмдэгээ бичнэ. Дахиад гадна нэмнэ. За нэмэх үйлдэлүүд маань нөгөө system print line функцуудаа хооронд нь холбож өгч байгаа гэсэн үг. Олныг бичиж яхаар нэг дор бичиж байна гэсэн үг. За яа нэмнэ. За нэмэх нь тэнцүүгээд за нэмэх нь одоо P-г утгаар бичиж өгнө гэсэн үг. За ижлүүлж үзье хэдүүлээ. За үр дүнд 0-ыг үржих нь 2 тэнцүү 1 гээд за яг хариу бол гарч ийн. Энд дээр гэхдээ нэг алдаа байгаа. Учир нь ялгаа нь юу вэ гэхээр бид нэр I гэдгээр алхмынхаа өмнө оруулж өгөхгүй болохоор алхам нь нэмэгдээд зөрүү гараад байна гэсэн үг. За ингээд зөрүүгөө болчоор үр дүн маань яах вэ гэхээр output дээр очихоор нэг нэмэх нь 1 гарсан байна. За энэ дээр миний зүгээс нэг алдаа гаргасан байна. Тэр нь одоо нэм тэмдэгэ тавьсан байна. За үржүүлэлээр солилоо. Үр дүнгээ харлаа. Нэгийг үржих 1 тэнцүү 1. За нэгийг үржих нь 2 тэнцүү 2. Гэх мэтчлэн явсаар хагаад 362,880-ыг үржих нь 10 тэнцүү 3,628,800 гэсэн утга гарсан байна. За ингэж бид нэр while давталтан дээр тоон дарааллын үржүр буюу бактериалыг олдог юм байна. За энийг бас математикийн салбарт геометри прогресс гэж нэрлэдэг. За ингээ анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Тэгэхээр залуусаа манай сувгийг дэмжижээвэл та subscribe хийгээрэй, лайк дараарай, комент хийгээрэй, share хийгээрэй. Бас багахан хандив өргөж болно. Баярлалаа баяртай.